Эхний нөхцөл имнида. Нэр өгүүлбэрийн нөхцөл гэж монгол хэл дээр тайлбарласан байгаа нь энэ маань юу гэсэн утгатай вэ гэхээр монгол хэлэн дээр өгүүлбэр нэр үгээр төгсөж болдог. Жишээлх юм бол оюутан. Тэгэхээр би даасан нэгхэн үг боловч энэ маань өгүүлбэр бүтээж байгаа тийм ээ. Монгол хүн энэ ч гэсэн өгүүлбэр бүтээж байгаа. Энэ үгчрэнгээр монгол хэлэн дээр нэг үг өгүүлбэр, хүрнэх өгүүлбэрийг асуух өгүүлбэрийг бүтээх боломжтой байдаг. Харин солонгос хэлний хувьд нэр үгээр өгүүлбэр хийжэж дангаараа төгсдөггүй, дан нэр үгээр төгсдөггүй гэсэн. Тэгэхээр ингэж нэр үгээр өгүүлбэр төгсөхийн тулд ардаа заавалжгүй имнида гэдэг энэхүү нөхцөлийг авдаг байх нь. Жишээлбэл Монгол улс гэсэн утгатай үг солонгосоор Монгол. Энэ Монгол маань дангаараа байгаа үедээ нэр үг байх нь тийм ээ. Оноос нэр байх нь. Харин Монгол имнида ороод ирэхэд Монгол улс гэсэн утгатай өгүүлбэр болж байгаа. Тэгэхээр монгол хэлэн дээр нэр үгээр өгүүлбэр төгсөж болдог. Солонгос хэлэн дээр нэр үгээр өгүүлбэр төгсөхийн тулд ардаа заавал имнида гэдэг нөхцөлийг авах шаардлагатай гэсэн үг болж таарж байна. Тэгэхээр номон дээр өгсөн жишээнүүдийг харуул. Жишээлбэл баяр хүний нэр байна тийм. Баяр имнида. Бас бэлгүүн хүний нэр байна. Бэлгүүн имнида. Намайг баяр гэдэг. Энд дээр гэдэг гэсэн туслах